За сайн байцгаана уу та бүхэндээ Гиги өдрийн мэнд хүргэе. 2026 оны 2 сарын 18 лав гараг. За бод гарагийн маань өргөшөөж байгаа лав гараг болж байна. За өнөөдөр сайхан байна, бас саартай ч байна, анхаарах ч байна гэсэн үг. За сайхан мэдээ юу байна вэ гэхээр тэнгэр дээр энэ өдөр одоо бидний тийм ээ одоо ирээдүйд хурж ирэх карма гэж зүйл байгаа шүү дээ. Одоо бидний үйл өөрчлөн одоо өнгөрсөнд хийсэн зүйлс өнөөдөр хүртэж байгаа. Эсвэл өнөөдөр хийгээд дараа хүртэх гэсэн. Тэгэхээр одоо ингээд дараа болох үйл өөр маань өнөөдөр бид нартай холбогдож байгаа юм холбоос үүсгэж байгаа байхгүй юу? За тэгээ энийг яаж цөмрөө харж яах вэ гэхээр одоо энэ сар маань ингээд гэрэлтэж байгаа. За сар маань өөрөө энэ хараа ирж байгаа үйл өөртөө карма энергитэй холбоо үүсгэж байгаа. За энэ холбоо дээр мэдээж нэмэгдээд бидний хайрын бурхан, хайрын тэнгэр минь орж ирж байгаа. За энэ сайхан холбоосоор бидний одоо маш их аж аргалын энергитэй байдаг бархас бод гарагтаа эерэг гоё холбоос уул нь бол үүсгэж байна. Энэ бол маш сайхан мэдээ. Яагаад сайхан нь гэхээр мэдээж эерэг бидний сэтгэл дотор байгаа зүйл бидний одоо хайрын бурхантай холбогдож байгаа гоо сайхан харилцаа, эд баялаг гэдэг энэ бүх сайхан энергиуд өөрөө одоо маш ихээр гоё сайхан холбоосоор тэр сайхан энергиэр дүүрэх боломжтой байгаад байгаа байхгүй юу? За тэгэд ийм сайхан энерги холбоос ингээ байгаад байна гэж хэлжингууд одоо нөгөө сар эхэлж байгаа, одоо сарын дөнгөж эхэн болж байгаа учраас хүслээ бичхүү, хүслээ шивнэх үү гэж маш олон хүн асуудаг учраас яг энд одоо яг миний зүгээс гэх юм бол хүслээ бичхийг бол зөвлөмөргүй байна. За зөвлөхгүй байгаа шалтгаан нь одоо энд би ингээд харуулж байна. Одоо энэ хар сар маань байна, тийм үү? Бид нар одоо ярваа нэгэн байдлаар хитрхи их шунаад хүсчих юм бол эргээд биднэрт ингээд асуудал болоод ороод ирэх бүрэн боломжтой юм энерги холбогдчихсан байгаа. Тэгэхээр өнөөдөр цөмөр одоо шунаж хүсэж ерөөсөө болохгүй гэдгийг бол хэлмээр байна. Тэрний оронд цөмөр ухаалаг шийдвэр гаргаад айгу ухаалгаар сэтгээд ухаалгаар одоо сэтгэлээ бэлдэж үнэхээр сэтгэлээсээ ингээ бүх зүйл сайн сайхан хандаж чадваас харин ч энэ бол ирээдүйд биднэрт маш сайхан үр өгөөж хайрлах боломжтой ийм гоё энерги холбоос байгаад байна. За ингээд цөмөрөө ийм зүйлийг анхааруул зүгээр юм болоо гэж одоо зоолоо энэ 6-аараа хүргэлээ. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.